За сайн байцгаана уу? Та бүхэндээ эзний өдрийн мэнд хүргэе. Тэгээд сайхан бас зуны өдрүүд маань эхэлж байна. Сайхан дулаарж байна. Нар хурд игширсэн. Сайхан одоо зуны өдрүүд маань дөнгөж сайхан эхлээд явж байна. За ингээд өнгөрсөн удаад бид нар хамтдаа 1-р бүлгийнхаа 34-р ишлэлийг бол хүргээд бол дууссан байгаа. За өнөөдөр бол Иохан номныхоо 1-р бүлгийн 35-р ишлэлээс 51-р ишлэл хүртэл одоо унших болно. 1-р бүлгээ дуусгах болно. За инхээс өмнө би та бүхнээсээ нэгэн асуултыг асууя. Та ер нь юу олвол хамгийн их баярлдаг вэ гэж, тэ? Бидэрт одоо хамгийн их баярлдаг юм бол машины зогсоол биш үү? Хотод одоо яг эд одоо тэ төв одоо хавцаа маш чухал баяр ёслолд очих үеэр ч юм уу, чухал уулзалтанд очих үеэр за эсвэл орой үдэш одоо байранда хамгийн их хүний Улаанбаатарчуудын хамгийн их хайдаг юм ер нь бол машины зогсоол болчиход байна. Одоо бол машины зогсоол олчих бол одоо бид нар ямар их баярлдаг үлээ те. Цог машин дотор явж байгаа хүмүүстэй энд нэг зогсоол байна гэж олох юм бол зүгээр өстой нүд гэрэлтэл бөөн баяр хөөр болоод ингэдэг байгаа. За тэгээд саяхан одоо бас манай 50-ны лютеран чуулганы багийнхан гишүүд ирдсэн. Тэгээд бидэд сая бас өдрийн нэг хоол хамт идчихээр гараад ирсэн чи миний машин байдгүй. Сая хэд өдөр үлээ? Хагас өдөр үлээ. Юу лээ? Биш, 4-р өдөр. Тэгээд би яаж яах нөгөө машина өдөр амар халуун байсан учраас кондишн асаагаад машина төгжилгүй. Энд орхицсон бохгүй кондишн асаалттай машина. Тэгээд гараад ирсэн чинь машин байдгүй. Тэгээ гайхаад бүр ингээд за одоо ерөөсөө нөгөө нэг машин улгаалцдаг гэсэн ерөөсөө тэр нь болдгийм байх гэж бодоод гарч ирсэн чинь машин байдгүй. Яг гарч ирсэн газар. Зүгээр нь чинь хөдөө хээр штэ тий. Нөгөө Монгол гэрүүд байдаг штэ. Нөгөө хуушуур зардаг. Тэнчэнээс бид нар яг Монгол хуушуур амсуулъя гээд энэ нөгөө тэрж рүү явах замд байдаг энэ гэрүүд байдаг штэ тийм ээ. Тэгээ замын хажууд нөгөө худалдаа тий. Гэр хуушуурнууд тий. Тэгээд гараад ирсэн чинь гэрийн гадаа машин байдгүй. Тэгээд бүр гайхаа за яг ингээд хулгайч чи ингээд аваа явчихдаг юм байна гэж бодоод. Тэгсэн харин 2-3 гэрийн цаана аваачаад тавьчих миний машиныг. Тэгээ очиод олсон чи манай багийнхан зүгээр надаар намайг бас сурамж өгөх гээд чи машина бити асаалттай орхио тий. Унтраагаа түгжижий гэд ойлгуулахын тулд зүгээр надад ойлгуулахын тулд манай багийнхан Монгол багийнхан маань жолооч нар маань тоглоод надаар тоглоо. Тэгээ машина олоод бөөн баяр болж байгаа юм чи би чи машина оллоо гэд тийм ээ. Тэгэхээр ер нь бидрийг ер нь юу олоход маш их баярлуулдаг. Танаас би бас асууя. Та заримдаа бид нар буруу зүйл хайгаад яваад ер нь хүн амьдралдаа маш олон зүйлийг хайж идэг. Маш олон зүйлийг хайж идэг. Оюун бодолтой, зүрх сэтгэлдээ хайгаад олохыг магадгүй бодож идэг баг. Зарим нь өндөр карьер хайж идэг баг. Зарим нь их мөнгө хайж идэг баг. Зарим нь сайн найзуудыг хайж идэг баг. Зарим нь магадгүй амьдралд хэрэгтэй чухал зүйлийг хайж идэг баг. Зарим магадгүй өвчтөе хүнд эдэрлийг хамгийн хэрэгтэй учраас хайж идэг баг. Хүн ер нь өөрт хамгийн хэрэгтэй зүйлээ хайдаг баха. Тэгэхдээ заримдаа хэрвээ таны хайж байгаа зүйл буруу байвал танд ямар санагдах вэ? Хэрвээ таны хайж исэн зүйл тийм ээ яг олсон чинь танд ямар ч шаардлагагүй зүйл байсан бол яах вэ гэж. Гэтэл алт шиг хэрэгтэй зүйл бас хүний амьдралд байдаг тийм ээ. Жишээлбэл арал дээр эзгүй арал дээр за эсвэл хэдүүлээ илсэн цөлд хүн яг ус олвол ер нь ямар их баярлах бол тэ яг тэнүүчилж одоо хөдөө төөрцсөн илсэн одоо говь газар төөрцсөн хүн найзуудтайгаа төөрцсөн хүн тийм ээ ус олвол яах вэ? Эсвэл шүн өвөл говьд төөрчөөд машины гэрэл харвал бид нар ямар их баярлдаг вүлээ? Эсвэл шүн орой төөрцсөн үед айлын гэр харвал бид нар ямар их баярлдаг вүлээ те. Тэр шиг хүний амьдралд ер нь юу олдоход хамгийн хэрэгтэй байдаг юм болоо гэж тийм ээ. Энийг та бас бодоорой гэж. Ингээд бүгдээрээ хамтдаа Иохан номны 1-р бүлгийн 35-р ишлэлээс би та бүхэнд дуудаж өгье. Та бүхэн хараарай. Би эндээс та бүхэнд дуудаж өгье. Энэ Иохан ном 1-р бүлгийн 35-р ишлэлээс дараа өдөр нь Иохан шамнарынхаа хоёртой дахин цуг зогсож байлаа. Тэгээд тэрээр Есүсийг алхаж явааг хараад харах тун Бурхны хураг гэв.
Түүний ийхүү хэлхийг сонсоод хоёр шавь нь Есүсийг даглаа. Есүс эргэж харахтаа тэднийг өөрийг нь дагаж буг ажиад та нар юуг ирж хайна вэ гэхэд тэд Раби багшаа та хаана байрлаж байгаа гэв. Есүс тэдэнд ирээд хар гэлээ. Тэд явж Есүсийн байрлаж буг газрыг хараад тэр өдөр түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор 10 дугаар цаг болж байлаа. Иоханноос сонсоод Есүсийг дахаар ирсэн хоёр шавийн нэг нь Шимон Петрийн дүү Андрэ байжээ. Тэрээр эхлээд ах Шимоныгоо олоод бид Машияхыг Христ орчуулбал Христийг олчихлоо гэж түүнд хэлв. Тэгээд түүнийг Есүстээр авчирсан Есүс Петрийг хараад чи бол Иохны хүү Шимон, чамайг Кеф орчуулбал Петр гэж нэрлэх болно гэжээ. Дараа өдөр нь Есүс Галил руу явхаар зэхэж байхдаа Филиппийг олоод түүнд намайг даг гэв. Филипп нь Андрэ Петр нарын хот болох Бетсайдагаас гаралтай иж. Филипп Натанелийг олоод түүнд Мөшөгийн хууль зааварт болон иш үзүүлэгчдийн номд бичигдсэн байдаг тэр хүнийг оллоо. Тэр чинь Йосефийн хүү Назарын Есүс юм байна гэв. Натанел түүнд Назараас ямар нэг сайн юм гарч гэж юу гэсэн Филипп ирээд хар гэв. Есүс өөрлөө нь ирж яваа Натанелийг хараад түүний тухайд залм ихгүй жинхэнэ Израиль хүн байна гэж хэллээ. Натанел түүнд та намайг яаж мэддэг вүлээ гэсэнд Есүс түүнд Филипп чамайг дуудахаас өмнө чамайг инжирийн модны дор байхыг би харсан гэв. Тэгэхдээ Натанел Раби та бол Бурхны хүү, Израилийн хаан мөн байна гэж хариулв. Есүс түүнд би чамд инжирийн модны дор байхыг чинь харсан гэж хэлсэн учраас чи итгэв үү? Эдгээрээс ч агуу зүйлийг чи үзэх болно гэд түүнд тэнгэр нээгдэж Бурхны тэнгэрлэгч нар хүмүүн хүүгийн дээр өгсөж уруудахыг та нар үзнэ гэдгийг би чамд баттаая хэлье гэв. Амен. За энэ ерөнхийдөө бол Есүс одоо энэ дэлхий дээр хинбэ гэдгийг баптист Иохан яг энэний өмнө танилцуулж байгаа. Ерөнхийдөө энэний өмнө та нар санаж байгаа бол Есүс Христийг та харж байгаа бол яг Бурхныг харж байгаа гэсэн үг. Яг гэвэл Есүс Христ бол Бурхныг илчлэхээр энэ дэлхийд хүмүүн бидэнд илчлэхээр хүмүүн биеийг авч төрсөн байгаа Бурхан. Тийм ээ? Онгой эмхтэйгээс төрсөн. За тэгэхээр дараа өдөр нь буюу магадгүй яг тэрний яг хэдэн өдрийн дараа гэдэг нь тодорхой биш. Ямар ч байсан Иохан буюу баптист Иохны шавнар хоёр шавтайгаа цуг зогсож байгаад Есүсийн тэдэн рүү ирж байгааг хараад юу гэж хэлсэн гэхээр хоёр шавдаа юу гэж хэлсэн гэхээр харах тун Бурхны хураг ирж ил гэж хэлсэн. Харах тун Бурхны хураг гэж танилцуулж штэ Есүсийг, тийм ээ. Тэгэхээр түүнийг ийхүү хэлхийг сонсоод 37 дугаар эшлэлд сонсоод хоёр шавь нь Есүсийг даглаа гэж байгаа. Нэг ясандаа манайха энэ дагсан хоёр шавь нь зүгээр л Иохан манай багш Есүсийг мундаг хүн гэж хэлсэн учраас хоёулаа дагчий. Эсвэл энэ хүн мундаг хүн байж байгаа бах хоёулаа дагъя гэж хараар мухар сохроор ерөөсөө дагаагүй. Нэг ясандаа хараач Бурхны хураг гэж ингэж хэлсэн. Яг тэр хоёр энэ үгийн утга учир үнс нь бүх зүйлийг яг ойлгосон учраас дагсан гэсэн үг. Нэгсэндээ яг Бурхны хүүгийг хараад яг энэ бидрийг аврах, бидний төлөө амиа өргөх хураг юм байна. Дахил болох. Биднийг энэ ертөнцөөс аврах буюу бидний гэм нүглийг төлөө амиа өргөхөөр золиослогдох хураг бас үхлийг ялах тэр нэгэн ялагч юм байна. Бас Бурхантай яг мөн чанараараа энэ тэнцүү нэг юм байна гэдгийг ойлгосон учраас зүрх сэтгэлдээ эхлээд ойлгосон учраас яг тэгж ойлгосон учраас бид Бурханд итгэе гэж, Бурхантай бид уулзлаа гэж дагсан гэсэн үг. Нэг ёсондоо хайгаад исэн, амьдралынхаа турш хайгаад исэн. Амьдралынхаа турш ирээд байсан. Нөгөө мөнх ам. Нөгөө Бурхны деваажин бидний монголчууд биднээр хэлдэг. Нөгөө дэлхийн ертөнцийг бүтээсэн агуу Бурхантайгаа учирчж байгаа байхгүй юу? Яг энэ моментод. Яг
тэр бурхан чинь энэ юм биш үү гэдэг ойлгочоод даглаа гэж байгаа. За энэ дагсан гэдэг тухайн үед Палестины 1-р зууны үед Палестинд багш шавийн тийм одоо ахуй соёл бас байж багшигаа дагаж суралцдаг эрэгтэй эмэгтэй хүмүүсийг дагалдагч гэдэг байж. Раби гэдэг бол хуулийг заадаг маш чухал одоо нэр хүндтэй тэр хүнийг бол раби гэж хэлж байгаа. Маш их хүндэтгэл хүлээсэн хүнийг тийм ээ. За тийм учраас Баптист Иохны хоёр шавийнх нь нэг нь энэ Иохан өөрөө байхгүй юу? Дагсан. Иохан өөрөө ойлгочоод би маш чухал зүйлийг олчлоо манайхаа. Эн чинь бурхны хүү гэдгийг би мэдлээгээд тэгээд би итгэж гин гэж Есүсийг дагж байгаа гэсэн үг байхгүй юу? Ойлгочоод эхлээд энэ бидний аврагч юм биш үү гэдгийг ойлгочоод тийм ээ. Тэгээд сонирхолтой Есүсийг дагаа явсан тухайд араас нь магадгүй дагаа явж исэн. 38 дугаар ишлээс Есүс эргэж хараад тэр Иохан болоод Андрэ хоёр явж исэн байгаа байхгүй юу? Иохан Андрэ хоёр. Тэгээд та хоёр юу юуг ирж хайж байгаа гэж асуусан. Гэтэл раби орчуулбал багшаа маш их хүндэтгсэн хэлбэр байхгүй юу? Маш их хүндэтгсэн хэлбэр. Та хаана байрлаж байгаа вэ гэж асуусан. Энэ бол зүгээр яг байрыг асуусан. Ягаад тэгэхээр Есүс чинь баптизм өртөх гээд бүр Иерусалимаас урагшаага энэ газар ирсэн байгаа тийм ээ. Тийм учраас магадгүй энэ хоёр хүн Есүсийг харах гад учрах гад өөрийнхөө гэрээс арай өөр газар ирсэн байж болно энэ өдөр. Тийм үстэй. Хаана байрлаж байгаа вэ гэсэн. Есүс 39-р ишлэлдэр ирээд хар гэж хэлсэн. Байрлаж байгаа газрыг нь. Тэгээд тэд явж Есүсийн байрлаж буй газрыг хараад тэр өдөр түүнтэй бас хамт байваа гэж. Тэгэхээр хамт одоо цагийг өнгөрүүлсэн, нөхрөлсөн тийм одоо байж таарах гэж байгаа. Тэгээд ойролцоогоор бол яг энэ үед бол өдрийн еврейгээр биднийхаар бол 10 дугаар цаг гэдэг бол биднийхаар өдрийн 4 цаг. Энэ хэдийн 10 дугаар цаг гэдэг. Ягаад тэгэхээр еврейчүүд маань өглөө 6 цагаас цагийг тоолж эхэлдэг үеж. Нар жаргах хүртэл. За өдрийн 4 цаг. За Иоханоос сонсоод Есүсийг дахаар ирсэн хоёр шавийн нэг нь бол Шимон Петрийн дүү Андрэ. Хамгийн эхлээд та нар боддоо хамгийн эхлээд үүнийг ойлгосон. Энэ дэлхийн ертөнцийн дээр Бурхны хүүг, Есүсийг Бурхны хүү гэж зөв таньсан, олсон, учирсан хүн бол Андрэ Иохан хоёр болчихж байгаа байхгүй юу? Тэгээд Андрэ Петрийн дүү Андрэ байсан. Андрэ биш дээ. Вау! Энэ Есүс чинь биднийг аврахаар, биднийг чөлөөлөхөөр ирсэн Бурхны хүү юм биш дээ гэдгийг олж мэдчихэнгүүтээ зөв таньчингуудаа 41-р ишлэлээр харуул ах Шимон дээрээ ирээд өөрийнхөө төрсөн ах дээр гяс гүйжчихэд, гэртээ гүйжчихэд маш чухал үгийг хэлсэн. Бид Машиях буюу орчуулбал Христийг олчлоо гэж хэлсэн. Ерөөсө та нар ингэ бод заяа. Та ингэ явж байгаа. iPhone утастай газраас бол яг хэрэг баярлах уу та ер нь? Амар iPhone 17 бол хэрэг баярлах уу? Газраас жоохон бахта би сонин аав ээжтэй нарантуултаа захтаар явж исэн байхгүй. Би 10 настай байсан баг. Тэгсэн нарантуулын худалдагч тэнцээ лангуудаа ихнэр нөхөр хоёр. Нөхөр нь ингээ хүзэр тоглоод ингээд мөнгө алдаад ирсэн шиг байгаа. Нөгөө нарантуул дээр ингээ хоорондоо тоглоод байж идэг штэ. Тэгээд ихнэртэйгээ муудалцж байна. Би яг тэрийг сандаг байхгүй. Тэгсэн нөхөр нь маа чинь мөнгө аав гэл ихнэр рүүгээ мөнгө цацж чинь мангар их 5000. Тэгсэн тэр аваар явжсэн. Би яг явж таарад тэр аваар явжсэн хүмүүс түүгээд нөгөө цацсан мөнгөний. Тэгэл би яг бас хүмүүс түүж байгаа юм чи би түүхстэй болов гэд түүж аваад. Тэгээд тэр чи угаасаа тэртээ дөрөв ингээд мөнгөө тоохгүй гохгүй хоорондоо хэрэлдээд авгаа нөхөр хоёр. Тэгэл нөхөр нь маа чи мөнгө авгаал ихнэр үгээ цацсан чинь тэнд байсан хүмүүс пих гэл нөгөө газар унсан агаар магаарт хийсэл тэр нөгөө салхитай өдөр байсан. Би бөөм баярлал кармалал тэр мөнгөөр дугуйдалтаж авч иж байж үлээ. Амар баярлал. Энэ хараа энэ Андрэ гэсэн ах тэрэ очоод бид Машияхыг буюу орчуулбал Христийг яагаад энд Машиях Христийг олцглоо гэж хэлж байгаа гэхээр энэ Мандрэ биш та ахтаа ингэж Петр ингэж хэлэх юм бол энэ хэд юу гэж ойлгох вэ гэхээр энэ еврей хүмүүс биш дээ.
хэдэн зууны турш хуучин гэрээг уншсан бохгүй юу? Хуучин гэрээнд Машиах гэдэг аврагч ирээдүйд ирэх болно. Биднийг чөлөөлөх болно. Биднийг гин нүглээс чөлөөлөх болно. Тэр бол үхлийг ялах нэгэн байгаамаа. Бурхны хүү байгаамаа гэдгийг хэдэн зууны турш заалгаад ирсэн бохгүй юу? Тэрийг л хүлээж исэн. Хэдэн зууны турш. Хэдэн зууны турш та нар за боддоо. За бидний өвг эцэг Чингис хаанаас урагшаага явъя л та тийм ээ. Монгол үндэстэн одоо хаанаас үүссэн. Тэгээд тэр үндэстэн нэг номтой дундаа. Тэр номд нь хэдэн зууны турш ирээдүйд Бурхны хүү бидний дунд ирээд биднийг энэ дэлхийгээс чөлөөлөөд бидний гим нүглийг үүрээд бидэнд мөнх амийг өгөөд тэр хүн маань үхлийг ялах юм аа. Тэр Бурхны хүү бидний дундаас бидний энэ үндэстэн дунд төрөх болно гэдгийг хэдэн зууны турш заалгасан бай гэж бодъё. Сонссон. Тэр нэгнийг хүлээсэн бай гэж бодъё. Одоо яг хүлээсэн. Гэтэл яг хүлээж исэн хүнээ амьдрал олждог биш үү? Баптист Иохан хэлээд энэ нөгөө нэг бидний аврагч Бурхны хүүч штэ хэдэн зууны гинтхэн ерөөсөө нэг өдөр зүгээр бодоогүй байжсэн, санаандгүй байжсэн чинь Баптист Иохан эн чинь нөгөө нэг Бурхны урагчтай гэж хэлсэн. Тэгээд Есүсийг хараад яг биднийг аврах чөлөөлөх Бурхны юм байна гэдгийг ойлгосон. Яаж ойлгосон нь бүү мэд. Ерөөсөө хэдэн мянган зууны турш хүлээж исэн тэр Бурхны хүүг олчиж байгаа байхгүй юу? Энэ дэлхийн ертөнцийн дээр хамгийн чухал зүйлийг олчиж байгаа байхгүй юу? Ийм гоё мэдээг олдсон хүн яах юм? Ийм гоё мэдээг олдсон хүн ах Андре маань ах Петр дээрээ ирээд Шимон дээр ирээд бид олчихлоо гэж хэлсэн. Тэгээд ингээд Шимон гайхаад те юу вэ? Бурхны хүү ирсэн юм уу? Хизээ ирчвэ? Хаана ирчвэ гэж гайхаад намайг яс хахаа дагаад яв гэж хамгийн хайртай хүндээ хамгийн дөрөнд хэлж шít. Хүн манайхаа ах дээрээ Шимон дээр очиод тэгээд Шимоныг дагуулж ирсэн. 42 дугаар ишлэгийг харъя. Дагуулад ирэхэд юу ч хэлж амжаагүй байхад нь Есүс шууд Петрийг хараад шууд чи бол Иохны хүү Шимон гэж хэлсэн. Танилцуулаагүй байхад нь штэ. Чи бол Сүхмэгмүрийн хүү Батготох штэ гэж хэлсэнтэй яг адилхан болчихж байгаа байхгүй юу? Тэгээд чамайг орчуулбал Петр гэж нэрлэх болно. Хад чулуу гэж нэрлэх болно. Ягаад бол энэ Петр маш докторгүй зан чанартай. Тэ магадгүй аймхаа тийм хүн байсан. Тийм учраас итгэлийн яг тэр чуулганыг барьж байгуулахын тулд итгэлийн суурийг тавихын тулд тэ чамайг Петр гэж нэрлэх болно. 3 дахь хүн. Есүсийг таньсан 3 дахь хүн. За ингээд Петр одоо ямар surprise шоконд орсон бүү мэд. За бид нар одоо Монгол улс даяараа хамгийн их баярлаж, найргаж, сэнгэж тийм ээ зүрх бараг дэлбэрэх шахан баярлсан үе бол Олимпи авраг болсон үе шүү дээ. Төвшин баяр маань. Санаж гэнэ үү? Тэр үед Монгол улс даяараа бид нар ямар их баярлалаа. Алтан медаль авахд, жуудоогоор алтан медаль авахд ямар их баярлалаа тий. Тэр шиг энэ Петр одоо ямар их баярлсныг мэдэхгүй энэ ч бичээгүй. Ямар тач Бурхны хүүтэй та ерөөсө учлан золгосон. Ямар их баярлсныг мэдэхгүй тий. За ингээд тэр өдөр өнгөрсөн 43 дугаар ишлэгийг харъя. Есүс мэдээж төрсэн газар Назараасаа урагшаага Ерүслэм рүү ирсэн байгаа байхгүй юу? Энэ Ерүслэмд ойролцоо болж байгаа үйл явдал. За ингээд Галил буюу газар дундын тэнгисээс хоошоо байдаг нуур руу Есүсийн яг үйлчилсэн газар төрсэн газар нь Галил нуурын ойролцоо. Есүсийн төрсэн Назар гэдэг газар чинь Ерүслэмээс хоошоо 140 км. Гэдэг чинь одоо Улаанбаатараас хоошоо 140 км чи Баян Жанднаас цаашаа юу? Дуягч. Хойшоо өстэй тийм ээ. За ингээд зэхэж байхдаа Есүс Филипп гэдэг нэг залууг олсон. Тэгээд Филиппэд очиод намайг даг гэж хэлсэн. Мэдээж Филипп зүгээр л Есүс намайг даг гэж хэлсэн болохоор энэ чинь зүгээр энэ чинь бизнес хийгээ сууж исэн хүн тийм ээ. Худалдаа 8-аа хийгээ сууж исэн хүн. Босоод энэ хүн намайг даг гэсэн чи би даглаа гэж босоод яваад дагсан байгаагүй л гэж таарна штэ. Энэ дунд яриа болсон байж болно. Энэ дунд Есүс өөрийгөө хинбэ гэдгийг хэлсэн байж болно те. Тийм учраас Филипп мэдээж яг одоо Андре шиг, Иохан шиг,
Петр шиг Машиахыг буюу Христийг яагаад энэ Христ Машиах гэдэг үг чинь өөрөө ямар утгатай вэ гэхээр тослогдсон нэгэн гэсэн үг байхгүй юу? Тэгээ хуучин гэрээний үед хаадыг, дахилчдыг, иш үзүүлэгчдийг одоо яг албан ёсоор тэр цол иргэмийг олгохдоо, албан ёсоор яг энэ хүн гэж томилохдоо толгоон дээр нь тос асгадаг байж. Хаадыг бүр хааны ширээнд нь томилохдоо. Тийм учраас хуучин гэрээ даяар тослогдсон бидний төлөө төрөх хаан ирэх болно гэдгийг олон зууны турш бас сонсч ирсэн. Машиах гэдэг нь еврей үг. Йохан өөрөө манай эртний 1-р зуунд буюу 0-оос 1-р зууны эргэн тойронд амьдарч байгаа хүн учраас грекчүүд, Ромд амьдарч байгаа одоо грек хүмүүс, өөр харь үндэстэн хүмүүст бас энэ мэдээг хүргэмээр байгаа учраас Машиах гэдгийг грекээр Христ гэж орчуулсан байна. Ерөөсөө утга нь монголоор тослогдсон нэгэн гэсэн үг. Тийм учраас Филипп бол дагсан. За магадгүй тухайн үед Есүс ализийн бүр нэр хүндтэй болцсон. Раби гэд дуудсан. За тухайн үеийн соёлд раби хүн гэдэг бол амар нэр хүндтэй, тийм ээ. За Есүсээс хоошоо магадгүй раби хүн гэдэг бол хуулийг заадаг, яг бас хуулийг заах хүмүүсийг бэлддэг, оюутнуудыг элсэлт авч сургуульд бэлддэг тийм хүн байж. Тэрэнд бол маш их шалгалт өгдөг, оюун ухаан сэргэлэн тийм одоо мундаг гоц ухаантай хүүгүүдийг одоо хуучин гэрээг заах тэр сургуульд элсүүлдэг байсан байж болно. Тийм учраас магадгүй Есүс тэр эрх мэдэл байсан учраас Филиппийг намайг даг гэж хэлэхэд хүүе тий зүгээр худалдаа 8 хийжсэн хүн би одоо хуулийн тэр сургуульд орж болж байгаа юм болов энэ мундаг хүнийг дагалдагч болж байгаа юм болов гэж бодоод дагсан байж бол бас байж болно. Тийм ээ. За ингээд 44 дугаар ишлэгийг харуул Филипп нь Андрэ, Петр нарын хот болох Бетсайдагаас сонирхолтой энэ Филипп нөгөө Андрэ, Петр хоёрын нэг нутаг тий Бетсайдагаас бол гаралтай нэг нутагт төрж өссөн. За ингээд нөгөө Филипп чинь Натанел гэдэг нэг найзаагаа ч юм уу тийм ээ ах дүүгээ ч юм уу мэдгүй олсон. Олоод түүнд юу гэж хэлсэн гэхээр ингэж хэлсэн хараа манайхаа 45 Филипп тэгвэл яг яагаад Есүсийг дагсан байсан болоо гэдгийг хэдүүлээ гаргая. Мошогийн хууль зааварт болон иш үзүүлэгчдийн номд бичигдсэн байдаг. Тэр хүнийг чинь би олчлоо штэ. Юу вэ? Тэр чинь Йосефийнхүү Назарын Есүс байсан байж тээ гэж хэлсэн. Филипп хараа Есүсийг дагахаас өмнө шийдвэр гаргахаас өмнө итгэхээс өмнө нөгөө олон зууны турш Мойсегийн хууль нөгөө иш үзүүлэгчдийн хилээд исэн бидний аврагч энэ ертөнцийн аврагч манай Монгол ахуй соёлд даанч нөгөө нэг тийм одоо түүх байхгүй те бидэрт одоо яг ийм олон зууны турш хүлээж исэн тийм хүн байхгүй бид Библи тийм ээ. Бян энэ еврей хүмүүс энэ юудэ үндэстэнгүүд чинь олон зууны турш нөгөө хуучин гэрээг уншаад ирсэн аврагч ирэх болно бурхны хүү бидэнд ирээд биднийг чөлөөлөх болно гэдгийг олон зууны турш уншсан хүлээж исэн чинь байх гэмтхэн нэг өдөр яг тэр хүнээ энэ юу Натанел Есүс Натанел тэ Филипп гэдэг найзаасаа Натанел сонсоод магадгүй Есүстэй уулзсан, учирсан. Тэгээд мөн гэдгийг нь ойлгож мэдээд хүүе бидний нөгөө нэг Мойсегийн хууль зааварт бичигдсэн, иш үзүүлэгчдийн номд бичигдсэн байдаг тэр хүнийг би оллоо. Тэр чинь Назарын нөгөө Назарт төрсөн Есүс юм биш үү гэж хэлсэн. Магадгүй Есүсийн нэр тэрүүгээр даргацсан байсан. Тэгсэн Натанел найз нь магадгүй Филипп найз. Натанел юу гэсэн гэхээр биш Назараас ирсэн сайн гарч яахлаараа Есүс ч бидний аврагч болчихвоо. Юу Есүс мүс гэж сони юм яриад байгаа. Тэр сахалтай баваасан сахалтай цагаан нөмрөг нөмөрсөн нөө шаахаа өмссөн тэр одоо бидний монголчууд бидний төсөөллөөр яг тийм л гэж харагдаад байгаа шүү дээ Есүс чинь. Тэр энэ яахлаараа Есүс чинь ертөнцийн аврагч болчдгийг. Яахлаараа Есүс чинь бурхны хүү болчдгийг. Тэ? Налаагаас сайн гарах уу гэж хэлж байгаа та яг адилхан тэ. Налаахаас ингээ бид нар хүн амьтантай танилцахаар налаах гэж хэлдэг шүү дээ төрсөн нутгаа тэ. Гэтэл манай налаахыг зарим хүмүүс тэгж бодож болно шүү дээ. Оо энэ налаахих юм уу гэд тэ. Налаагаас сайн гарах уу өдр гэд. Тэгж дорд үтсэн байж болно. Тэр шиг энэ яг биш Назараас сайн гарна чадна. Назарын нөгөө Есүс үү? Тэр чи яахлаарэ бидний аврагч байдгийн гэж бодсон байж болно. Гэхдээ энэ хэлсэн Назараас үс сайн гарна гэж юу гэж.
Натанел. Тэгээ Филипп "Гү чи ирээд хар" гэж хэлсэн. Ирээд уулз. Есүстэй уулз. Тэ? Маш чухал зүйлийг би олчлоо гэж хэлсэн. За ингээд нөгөө Филипп ч бас сэргэлэн найзаагаад яаж хийж байгаа дагуулад Есүстэй уулзруулах гад дагуулад ирж байгаа байхгүй юу? Өнөөдрийнхөр бол цуглаандаа дагуулж ирж байгаа байхгүй юу? Өнөөдрийнхөр бол бүтэн сайнны цуглаандаа. Тийм ээ? Тэгээд өөрөөр нэрж яваа Натанелийг Есүс хараад ингэж хэлсэн. "Залим ихгүй жинхэнэ Израиль хүн энэ байна" гэж. Тийм ээ? Яаков бол Яаковын уруудан байна. Өвөг дээдсээр нь утга санаатай хэлсэн. Яаков бол ясамн дээр бол ээжтэйгээ нийлж хагаад ахыгаа оронд ерөөлийг авцсан хүн штэ. Уг нь бол залдж хагаад. Гэтэ дараа нь бол үндсэндээ бол зүрх сэтгэл нь яг бурхан руу эргээд зөв яг өвөг эцэг болсон. Тэгээ энэ их сайн хүн байна гэж Натанелийг хэлсэн. Гэтэл 48 дугаар эшлэгийг харуул Натанел Есүсийг "Та яаж намайг нөгөө нэг Назараас сайн юм гарч чадна гэдэг үн чинь та яаж намайг мэдж байгаа юм бэ" гэсэн. Есүс түнд "Филипп найз чинь чамайг дуудгаас өмнө би чамайг инженерийн модны доор байхыг чинь би харсан" гэж. Би гэдэг энэ үг томоор өчгдсөн. Бурхан. Тийм учраас гэхэд Натанел 49 дугаар ишлэл. За Раби гэж хэлээд за нөгөө нэг Назараас сайн гарч чадна гэдэг үн чинь нараа. Раби гэж хэлээд "Та бол Бурхны хүү, Израилийн хаан мөн байна" гэж хэлсэн. Нөгөө Натанел чинь штэ. Нөгөө дорд үзээд байсан. Тэгээд Есүс хэлсэн. "Би чамайг инженерийн модны чинь дор байхыг харсан" гэж хэлсэн учраас чи надад итгэвүү. Эдгээрээс агуу зүйлийг чи үзэх болно. Одоо үйлчлээ эхлэж байгаа байхгүй Есүс. Бурхны хүү ямар агуу вэ гэдгийг чи нүдэрээ харах болно. Тийм ээ? Тэнгэр нээгдэж Бурхны тэнгэрлэгч нар хүмүн хүүгийн дээр гэж. Хүмүн хүү гэдэг чинь Есүс өөрийгөө хэлж байгаа цол хэрэгэн буюу Бурхан 100% Бурхан 100% хүн болоод бидрийг орлоод таныг намайг орлоод бидний гим нүглийг үүрээд цагалмаа дээр цовдлогдож үхэхийн тулд хүмүүн биеийг авч байгаа. Тийм учраас хүмүүн хүү гэж өөрийгөө хэлж байгаа байхгүй юу? Би яг чиний харж байгаа энэ би бас 100% Бурхан юм а гэдгийг хэлж байгаа утгатай. Тухайн үед тэгж хэлсэн гэсэн үг. Натанелд. Тийм учраас хүмүүн хүүгийн дээр тэнгэр нээгдэд Бурханы тэнгэрлэгч нар өгсөж уруудахыг харах болно гэж. Энэ үзэгдлийг бол Яаков харсан байдаг тийм ээ. Чулуу дэрлэж голын ирэг дээр унтчихтаа бол харсан байдаг. Энэ бол Бурхан ямар агуу вэ гэдгийг, Бурхан чи намайг Бурханы хүү гэдгийг тэгээд би зөвхөн инженерийн модны чинь доор байхыг харсан гэдэг чинь Бурхан Есүс Натанелийг инженерийн модны доор байхыг нь хартсан байна шүү дээ. Энд чи юу гэж нэ вэхээр Бурхан бол үндсэндээ хаасайг оршдог гэсэн санааг хэлж байгаа. Бурхан бол үндсэндээ хаасайг оршиж байгаа гэж. За ингээд та нар боддоо хүн хамгийн чухал зүйлийг олчвол яаж ийн? Эргэн тойрныхоо хүмүүст бас хилдэг байх нь шүү дээ. Хамгийн гоё чухал юм а ганцаараа олчоол тэрийг хав дараад хэн нэгэнтэй бас хуваалцахгүй болчихгүй юм байна тийм ээ. Энийг харах юм бол та бодолтой. Таныг би тийм та бүхнээс асуусан. Та юу гэрж хайдаг вэ гэж. Тэгэхээр хүн олох ёстой хамгийн чухал зүйл бол хүний амьдралд бидний гим нүгэл уучлуулж тийм ээ мөнх амийг авч Бурхантай харилцаатай болох тэр боломжийг бидний өмнө байна. Таны гар дээр байна. Тийм ээ. Тэгэхээр та Бурханыг олсон уу гэж. Есүс бол хайж байгаа хүнд бол олдно. Хайж байгаа хүнд бол олдно. Ягаад гэвэл Есүс олдохоор ирсэн биз дээ. Олдож штэ. Есүс өөрийгөө нуугаал исэн бол онцгүй штэ тийм үстэй. Баптист Иоханоос ч нуугаал, Андрегаас ч нуугаал, Шимоноос ч нуугаал те. Яг хэн гэдгийг илчлэхгүй ингээд нуугаад исэн бол Бурхан өөрийгөө илчлэх хүсэлгүй исэн байна гэж бид ойлгоно. Гэтэл Бурхан бол өөрийгөө илчлэх хүсэлтэй байдаг юм байна. Олдох хүсэлтэй байдаг юм байна те. Тийм учраас манайхаа энэ хөдөлгөөн яг энэ цаг мөчөөс хойш өрнөсөөр байгаад өнөөдөр Монголд ирсэн. Тийм ээ. Үнэхээр Есүс Христ Бурханы хүү гэдгийг олсон. Тэ? Бодоогүй цагт нь мдээгүй үед нь бол ирсэн.
Тэгээд хэлсэн хэлэхт нь үнэхээр таньж мэдсэн. Зөвөр таньж мэдсэн. Тийм ээ? Үнэхээр Бурхны хүү гэдгээ Есүс харуулсан баг энэ цаг мөчөөс хойш. Хэдүүл одоо цаашгаа явна л да. Есүс яг Бурхны хүү одоо мөн гэдгээ яаж батлах юм бэ гэж олон хүмүүс шалгааж асуусан байгаа, тийм ээ? Шалгасан, асуусан байгаа. Тийм учраас би та бүхэндээ хэлж байгаа. Та хэрвээ Бурхныг хайвал Бурхан танд олдох болно. Есүстэй та уулзраарай. Бурхныг үнэхээр олох болно. Есүсээс та Бурхан хин юм бэ гэдгийг хайвал үнэхээр та учлан золгох болно. Тэр гайхалтай учлан золголт, тэр гайхалтай Бурхантай уулзах тэр мөч бол тийм ээ таны өмнө үргэлж байдаг. Тэгээ би бол үнэхээр Есүсийг олоод, яг миний хувьд Есүсийг олоод Бурхан үнэхээр Есүс чинь Бурханы хүү юм бэ гэдэг зүрх сэтгэлдээ ойлгож мэдээд тэгээд гэрийнхэндээ хэлсэн баг. Аавда, ээждээ, дүүдээ. Яг бол би юм чухал зүйлийг нууж чадахгүй. Тэгээ найзуудтай бас хэлсэн. Тэгээ манай найзууд шоолж исэн хамгийн анх бол. Яг энэ Натанел шиг назараас сайн юм гарч чадна гэж юу гэдэгтэй адилхан. Тэгэхдээ мэдгүй хэн хүлээж авч хэн хүлээж авахгүй би мэдэхгүй. Тэгтэл ямар ч тач би ийм чухал зүйл олцсон учраас энийг би хадгалж чадахгүй болчихж байгаа байхгүй юу? Хадгалах ямар ч боломжгүй болчихж байгаа. Тийм учраас магадгүй би боломж гарахтай боломжтой үед нь хин нэгэнд хэлэхэд үргэлж бэлэн байж идэг. Тэ өөрийнхөө Бурханы хүү гэдгийг олж ягаад гэхээр үнэхээр Бурхан бол бидэнд олдохоор ирсэн. Үнэхээр та Бурханыг олохыг хүсэж байгаа бол Есүс Христ бол үнэхээр Бурханы хүү мөн шүү гэдгийг би бас та бүхэнд бас гэрчлэн хэлмээр байна. Тэгээ таны гэм нүглийг үүрэхээр, таныг чөлөөлөхөөр, танд мөнх амийг өгөхөөр, мөнх Бурхан тантай хамт байхаар үнэхээр Есүс Христ бол ирсэн шүү гэдгийг бол би бас та бүхэндээ хэлж байна. Бүгдээрээ эзнийхээ өмнөрөө залбирцгаая. Баярлалаа Бурхан минь, энэ сайхан өдөр сайхан цагийг өгсөн учраас тандаа маш их баярлалаа. Биднийг та ивэж өрөөж өгөөч. Бидэнд бас итгэлийг өгөөч. Эзэн Есүс Христ та бидний гэм нүглийн төлөө үнэхээр ирсэн, бас цовдлогдсон, бас үхлийг ялсан тэр Бурханы хүү гэдэгт бид итгэх итгэлийг ариун сүнсээ та бидэнд буулгаж өгөөрэй. Их эзэн Есүс Христийн нэрээр гуйлаа. Амен.